малын антибиотик гэдэг бол химийн гаралтай ч байж болно, биологийн гаралтай ч байж болно. Энэ бол бичил үтний эсэргүүцэх тарилга тийм ээ. Халдвар төвчөнд тус үед гэдэг юм уу ямар нэгэн халдвар үед хэрэгэлдэг. За вакцин бол халдвар төвчөнд тусгаас нөлцсөн сэргийлээд мал тариа тодорхой хугацаанд аргалаа тогтоодог юм бэлдэмлүүд. Энэ хоёрын яг нэг төстэй тал нэх юм бол аль аль нь бичил үтний эсрэг үйлчлэнэ. За нэг нь бол бие махбодын дархлаагаар дамжуулж үйлчилдэг бол за антибиотик бол шууд бичил үтний устгаж штэ амьтаа бид байгаа. За аль аль нь бол тарих маягаар хэрэгэлдэг тийм ээ. Арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулаад булчинд байдаг юм арьсанд тарьж хэрэгэлж. За тэгэхээр энэ хоёр аюултай юу, аюулгүй юу гэдэг нь бол тэр тухайн антибиотик юм уу вакциныг хэрэглээд тэр малд хэрэглээд хэр удсан бай гэдэг шалтгаал. Яг гэвэл альва эмийн бодис малын бид оруулж байгаа бол тэр нь малын бид задрах юм уу саармагч юм уу эсвэл малын биеэс ямар нэгэн байдлаар гадагшилдаг. Энэ хугацааг баримтлаад эдгээр эм тариануудыг гадагшилсан хойно маха хэрэглэх юм бол ямар нэг аюулгүй л гэсэн үг. Тэгэхээр энэ хэрвээ ямар нэгэн эм бэлтгэл малд тарьж хэрэглэх малын бие рүү оруулсан бол эм бэлтгэлэл дээр өөрийнх нь шошгон дээр заагдсан хүлээх хугацаа гэж байдаг. За тэр хүлээх хугацаа нь 14 хоног байна, 21 хоног байна, 28 хоног байна. Тэрийг л баримтсны дараа махыг нь хэрэглэх хэрэгтэй байна. Сүүгийж хэрэглэх хэрэгтэй тийм ээ. Энэ хооронд бол хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл эдгээр чинь тэр дотор үлдсэн байна. Тэр үлдсэн эм тариа антибиотик чинь яад юм бэ гэвэл тэр хэрэглэгч буюу хүний биед ороод бас харшил үүсгдэг. Антибиотикт төсвөржилт үүсгдэг тийм ээ. Ужиг хордлого үүсгдэг. За бүр хурц харшилж үүсгэж болно. Ийм аюултай байдаг. Тэгэхээр тэр махан дээр эдээ бэр үүсэх маш олон шалтгаан байна шүү дээ. Бэртэл гэмтлийн шалтгаан байж болно. За тэр малыг амьд багт нь ямар нэгэн байдлаар бэртэж гэмтээгээд эсвэл шархтуулаад бохир орсон байж болно. За эсвэл амьд байх үедээ тэр мал чинь арьсан дээр янз бүрийн яр шарах үүсээд буглаа үүсээд тэр нь үүссэн байж болно. Эдээ бэр. Энэ үүсэх бол маш олон шалтгаантай. Яг үзэл хаана ямар буглаа үүссэн бэ гэдгийг л харж иж хэлэхгүй бол яг ямар байрлалд ямархуу байдалтай эдээ бэр байгаа гэдгээр нь бол яагаад үүссэн бэ гэдгийг хэлж болохгүй шүү дээ. Яг л газар дээр нь очил үзэж харж онцлох хэрэгтэй.